За. За Батнасан гишүүнд баярлалаа. Надад нэг хоёр асуулт байна. Шилэн дансны тухай хуулийн тэр 8 дугаар зүйл дээр ер нь бол шилэн данс ч өөрөө олон нийтийн оролцоонд тулгуурсан ард иргэдийн хяналтад түшгэлсэн байдлаар төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэгтэл хяналт тавих зорилготой үйл ажиллагаа гэж би ойлгосон шүү дээ. Тэгээд тэр 8 дугаар зүйл дээр бол шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны иргэдийн хурал, иргэдийн нийтийн хурал хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Тэгээ энэ ер нь ямар түвшинд хэрэгжиж байна вэ? Ер нь бол иргэдийн хурлын онцгой бүрийн эрх нь өөрөө бүх шатны иргэдийн хурал өөрөө төсвөө батлах бүр эрхтэй шүү дээ. Батлсан төсвийнхээ араас хяналт тавьдаг. Энэ тогтолцоо аль хэрэг түвшинд явж байна гэсэн ийм нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаарт нь бол олон нийтийн оролцоо, иргэдийн энэ хандлага бас энэ талаар ирсэн иргэдийн гомдол хүсэлтүүд ер нь ямар түвшинд байсан бэ? Энэ дээр бас энэ шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж яхад яг энэ иргэдийн ирсэн гомдол, олон нийтийн оролцоонд тулгуурсан энэ хяналтыг бас энэний дагуу ирсэн өргөдөл асуудал юмнуудыг төсвийн ерөнхийлөн захирагч хяналтын байгууллагуудаас мэдээлэл авч энэ түвшинд бас хяналт шалгалтаа хийсэн ийм мэдээлэл байна уу гэдэг ийм хоёр асуулт асууя. За. Ажлын хэсгийн 2 дугаар микрофон. За амар зээг гишүүний асуултанд хариулъя. За яг энэ шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн хэрэгжилт өнөөдрийг хүртэл удаа дараагийн аудитор хангалтгүй байна гэдгийг би бас сая танилцуулгадаа хэлсэн. Тэгэхээр тайлангийн 22 дугаар хуудсанд яг аймаг тус бүрээр энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа тухай 3-ын 1-р хэсэгдэр тусгаалan бол оруулж өгсөн байгаа. Улсын хэмжээнд дунджаар 50% хэрэгжилттэй явж байгаа. Тэгэхээр өөрөө энэ бас хэд хэдэн хүчин зүйл байна гэж аудитын байгууллага дүгнж байгаа. Нэгдүгээрт бол иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хангалтгүй ажиллаж байна. Чиг үүргээ хуулийн заасан чиг үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Нөгөө талаас иргэд олон нийтийн байгууллагууд өөрсдөө шилэн дансны хуулийн хэрэгжилт бас за энэ дээр өөрсдийнхөө үүрэг оролцоог төдийлөн сайн мэдэхгүй байгаа ийм асуудлууд байна гэдгийг бол аудитын тайлан дээр тусгаж өгсөн байгаа. За олон нийтийн байгууллагын оролцоо гэдэг дээр тантай бас санал нэг байна. Төрийн аудитын байгууллага 2018 оны шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэн дээр бид яг энэ дутагдaltaй байгааг талыг харж нээлттэй нийгэм форум та хамтарч за төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн хязгаарлагдмал байдал хүрэлцдэггүй байдлыг бид нар бас тооцоолон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Хамтарч ажилласны маш сайн үр дүн гарч өмнөх аудитын тайлангуудаас илүү их үр дүнтэй болж иргэд олон нийтийн оролцоо тэдний саналыг бол тусгасан ийм онцлогтой тайлан болсон байна. За баярлалаа. За аудитын тайлантай